хагийн игнэний үсгүүдийг үзэх байгаа. За хамгийн эхлээд на үсэг байна. За на үсгийнхаа зурлагыг харъя. 1 2 3 4 зурлагтай байна, тийм ээ. За зурлагыг хараад үзье. За 1 2 3 4. За одоо бүгдээрээ агаар дээр нэг удаа бичээд үзье. 1 2 3 4. За на гэсэн үсэг байна. За нэг удаа хэлээд үзье. На. За сайн байна. Бичлэгээ зогсоож байгаа таад бас дэвтэр дээрээ тэмдэглээд аваарай. Дараагийн үсэг ни үсэг байна, тийм ээ. Ни. За ни үсэг 3 зурлагтай байна. За нэг удаа хараад авъя. 1 2 3. За хамтдаа бичээд үзье. 1 2 3. За одоо хэлээд үзье. Ни. За сайн байна. За дараагийн үсгийг харъя. Дараагийн үсэг бол нү. Нү. За би зурлагын нэг удаа хараад үзье. 1 2. За хоёр дахь зурлага нэлээд урт байна те. За агаар дээр бичээд үзье. 1 2. За мушиглалаа, татлаа. За дэвтэр дээр бичээд аваарай. За нэг удаа хэлээд үзье. Нү. За маш сайн байна. Дараагийн үсэг мэдээж нэ байх нь те. Нэ. За 1 2 гэсэн зурлагтай байх нь. За нэг удаа бүгдээрээ хамтдаа бичээд үзье. Агаар дээр 1 2. За хэлээд үзье. Нэ. За маш сайн байна. Дараагийн үсэг мэдээж но байх нь те. Но. За но бол нэг л зурлагтай байх нь тийм ээ. За харъя бүгдээрээ бичлэгийг нэг удаа хараад үзье. 1. За бүгдээрээ дэвтэр дээр агаар дээр бичээд үзье. 1. За нэг удаа хэлээд үзье. Но. За бичээ тэмдэглээд аваарай. За саяныхаа үтсэн үсгүүдээ нэг удаа уншаад үзье гэж бодож байна. За дагаад бүгдээрээ хэлээрэй. На. Ни. Нү. Нэ. Но. За сайн байна. Дахиад нэг удаа дагаад хэлээрэй. Но. Нэ. Ни. Нү. На. Сайн байна. За дараагийн удаа та хэлээд үзээрэй. За сайн байна. За саяны сүүлийн яг хэлээд үзье бүгдээрээ. Нэ. Но. Нү. На. Ни. Байсан байна. За одоо бүгдээрээ за өмнөх 2 хичээл дээр гарсан үсгээ бас оролцуулаад шинэ үг үзье гэж бодож байна. За энэ юуны зураг байна? Махны зураг байна тий. За махыг японоор юу гэж хэлэх вэ гэхээр за юу гэж хэлж нэг удаа та хэд уншаад үзээрэй. Аха. Никү байна тий. Нийлүүлээд никү. Никү гэж хэлэх нь байна. За одоо нэг удаа бүгдээрээ хамтдаа хэлээд үзье. Намайг хэлэхээр дагаад хэлээд үзээрэй. Никү. За сайн байна. Бичээ тэмдэглээд аваарай. За дараагийн үг. За энэ юу вэ? Аха, муур байна тий. За муурыг японоор юу гэж хэлдэг байх нь вэ? За уншаад үзье бүгдээрээ. За сайн байна. Неко гэсэн хоёр үсэг байна тий. За нийлүүлээд неко. За дагаад нэг удаа хэлээд үзээрэй. Неко. За нохог японоор юу гэж хэлэх нь нэг удаа уншаад үзье бүгдээрээ. Аха сайн байна. Инү байна тийм ээ. Нийлүүлээд инү. За дагаад хэлээрэй бүгдээрээ. Инү. За маш сайн байна. За дараагийн игнэ буюу хагийн игнэнийхээ үсгийг үзье. За хамгийн эхлээд ха. За яаж бичих нь вэ? Нэг удаа хараад авъя. 1 2 3. За 3 зурлагтай байна тийм ээ. За бүгдээрээ хамтдаа бичээд үзье. 1 2 3. За нэг удаа хэлээд үзье. Ха. За маш сайн байна. Дараагийн үсэг хи байх нь тий. Хи.
За хоёроосоо нэг зурлагтай байна. За хамтдаа бичээд үзье. Нэг. За сайн байна. За нэг удаа хэлээд үзье. Хи. За сайн байна. Хэсэг бол за хүү гэж дуудахгүйгээр хүү гэж дууддаг байгаа шүү. За энэ үсгийг хүү гэхгүйгээр фүү гэж дууддаг үсэг байгаа. За 1 2 3 4 зурлагтай. За нэг удаа бичээд үзье. 1 2 3 4. За нэг жоохон бичгэл хэцүү байж магадгүй гэж бодоод би энэ чинь бас давхар бичээд өгье гэж бодож байна. 1 2 3 4. За иймэрхүү биччихэд болно шүү. За нэг удаа хэлээд үзье. Хүү. За маш сайн байна. За дараагийн үсэг бол мэдээж хэ гэсэн үсэг байх нь хэ. За нэгхэн зурлагтай байна те. 1. За бүгдээрээ хамтдаа бичээд үзье. 1. За маш сайн байна. Нэг удаа хэлээд үзье. Хэ. За сайн байна. За өнөөдрийн хичээлийн хамгийн сүүлийн үсэг бол хо гэсэн үсэг байна. 1 2 3 4. За 4 зурлагтай байна те. За хамтдаа бичээд үзье. 1 2 3 4. За хэлээд үзье. Хо. За маш сайн байна. За саяныхаа хагийн игнэнийхээ үсгийг бүгдээрээ нэг удаа уншаад үзье гэж бодож байна. За дагаад хэлээрээ ха. Хи. Хүү. Хэ. Хо. Хо. Хэ. Хи. Хүү. Ха. За сайн байна. За одоо та нэг удаа хэлээд үзье. За сайн байна. Хэлээд чадсан байх тийм ээ. Хэлж чадсан байх тийм ээ. За хамтдаа хэлээд үзье. Хэ. Хо. Хүү. Ха. Хи. За маш сайн байна. За хагийг нэг оруулсан шинэ үгээ үзье гэж бодож байна. За мэдээж энэ юуны зураг байна? Цэцэг тийм ээ. Цэцэгний зураг байна. За юу гэж унших нь вэ цэцгийг? Аха сайн байна. Ха на гэсэн хоёр үсэг орж байна те. За нийлүүлээд хана. За дагаад хэлээд үзье. Хана. За сайн байна. За дараагийн үг юу байна? Усан онгоц байна те. Зав байна те. За энийг юу гэж хэлэх нь вэ? За уншаад үзье бүгдээрээ. Аха сайн байна. Хүү нэ байна тийм ээ. Нийлүүлээд хүнэ. Хүнэ. За хамт дагаад хэлээд үзье гэж бодож байна. Хүнэ. За сайн байна. За дараагийн үг. За юуны зураг байна? За мэдээ загсан тийм ээ. За загсыг юу гэж хэлэх вэ? Бүгдээрээ эхнээс нь уншаад үзье. За сайн байна. Са, ка, на гэсэн за 3 үсгээс бүрдсэн байна тийм ээ. За нийлүүлээд сакана. Сакана. За дагаад нэг удаа хэлээд үзье. Сакана. За маш сайн байна. За энэ хоёр яаж байгаа юм бол за ярилцж байна те. За ярилцах буюу яриа гэдэг японоор юу гэж хэлдэг вэ гэхээр за уншаад үзье. Аха. Ха на ши. Нийлүүлээд ханаши гэнэ. Ханаши буюу яриа гэсэн үг байна тийм ээ. За нэг удаа хэлээд үзье. Ханаши. За сайн байна. За өнөөдрийн хичээл дээр нагийн игнэ, хагийн игнэний үсгийг үзээд мөн шинэ үгээ үзсэн байгаа. За тэгээд дараагийн хичээл дээр эргээд уулзлаа. Баяртай.